За хөө. Дээл ямар байна? Ёстой гоё харагдчихэна. За. Хоёулаа энэ цагаас дараа Монгол дээлтэйгээ шинэлэх нь шүү дээ. Тэгэн дээ хөө. За би нэг телевизийн мэдээ сонсоодох заа юу. За. Энэ мөрөө яаж гарах нь зүв байна уу нэг юм үзet. За аанасаа идчихвдээ хөөе. Юуг нь иддэг эндээс? Тэгэл харсан болгоно идчихийдэг юм гэж юу байдгийг? Сүүлийн идэх гээд байна шүү дээ. Очиж нэг ууцныхаа сүүлийг идээ сууж явахдаа тулаагүй байна хөө. Үгүй, амба. Миний хөшөө энэ их сони юм болж байгаа юм байна. Юу? Сайн мэдээ сонссон чинь манай монголчууд энэ цагаас араар 2 хуваагдаж шинэлж байгаа гинэ. За. Зарим нь өнөөдөр шинэлээд, зарим нь маргааш шинэлнэ гэж байна. Тэгэхээр ерөөсөө би маргааш шинэлээд чи өнөөдөр шинэлчих заа юу? Би шинэлгээ боллоо. Хөөе. Чи юу ярьж байна хөөш? Гаднаас хүмүүс ороод ирэхээр тэгээ би чамайг юу гэх юм? Намайг шинэлэхгүй байгаа л гэж хэлэхгүй юу? Тэр чинь юу н хэцүү үдээ. Тэгээ гайхаад байвал би гарч ирээд бүр хүч нэмээд өгчихээ. Их чинь шинэлэхгүй байгаа уучлаарай гэж хэлчихэдэг хөө. Чиний дураар тийм юм гэж юу ахав гэж. Гэхдээ тэгэхгүй бол цаадуул чи яаж ин дээдчүүлэнч тэр доодчүүлэнч тэр хизээ шинэлгээ мэдхгүй цагаан сарын шинийн нэгний өглөө 2 хуваагдаа суудсан телевизээр үгүй маргааш үгүй өнөөдргээ сууж маргалдаа сууж штэ. Тэгээ юу н ингээл та чи өнөөдөр шинэлэл би маргааш шинэлчих юм бол аль нэг өдөр нь сайн өдөр байж тараад хоёулаа энэ жилдээ сайхан амьдрын штэ. За тэгвэл ингээ заяа. За. Чи маргааштай шинэлдгээрээ шинэл. За тэгье. Би өнөөдөртөө шинэлье. Тэгье. Гэхдээ чи өнөөдөр надад сайхан үйлчлээд өгч. Тэгэхээр чин би шинэлсэн болох гэдэг юм шүү. Юу гэсэн үг орж ирсэн хүмүүст бууз маш шижигэн жигөл бэлэг адгийг нөгөө цай хийж өгөө тэгээд байж л та. Гүйгүй. Бас зөвлөгөө өгье би чамд багахан зөвлөгөө заяа. За ингэн. За голцсон хүмүүс залуучууд орж ирээл чамтай 1000 төгрөг бариад золгодог штэ. За 1000 төгрөг барь золгосон хүмүүст нь яах вэ? Үнийн дүнгийнх нь 50% нь таарсан бэлэг өг заяа. Өөй. За өөрөөр хэлбэл одоо 500 төгрөгийн баал үзэг харандаа өг. За гурвангийн нийлүүлээ өгчих. Тэгэхээр 1500 төгрөг болчихно штэ. За тэгэнгүүтээ 5000 төгрөг өгсөн хүнтэй яаж бэлэг өгөх вэ? За яах вэ гэхээр 2500 төгрөгийн улаан торон телефонууд аваад бэлдээ тавьсан байгаа. Тэрнийг өгөөд заяа. Тэгээ ирчүүлд нь юу гэх юм? Адилхан улаан тэрхэгөө өгөхгүй юу? Одоо тэгэл эрэгтэй хүнд нэг улаан торон тэрхэ маа бэлэг гээд байж ах уу? За хизээ байтлаа манай монголчууд нэгнийхээ цагаасаараа өгсөн бэлгийг өмсөөл, идлээл, хэрэглээл, зүүгээл явдаг байлаа. Зүгээр ингээл бие биендээ өгсөөр агаал дамжуулсаар агаал эргэл хүрээд ирдэг үсттэй. Нодны яасан би бэлгэн дээр судалгаа хийж үзсэн штэ. 4 бэлгэн дээр би тэмдэг тавиад хүнд өгсөн. Яасан? Дөрүүлээ эргээд хүрээд ирсэн надад. Хитий завандаа тэгэл бэлгэн дээр тэмдэгтэй байл сууж идэх юм чи. Битүүний орой тавьсан. Өө, стан. Гэхдээ тэгэхгүй бол энэ чи хэцүү штэ. За тэгээ бас ингэн миний хөшөө. Маш хурдан хөдлөн заяа. Ерөөсөө шуурхаа мэдв. Яах вэ гэхээр хүн орж ирлээ. Ерөөсөө үгс үгүй цай хийж өгөөл, сүтэ цагаа хийж өгөөл, цай уужих оронд баяшаа сэвж гаргаад баяшаа тавьж өгөөл, идээд дуусангууд намны авчир өгөөл. За гар баяртай дараагийн хүн ор. Би энэ хоймор суудсан. За. Тэгэл энэгээр битүүгөө суудсан багт би яаж за буудаж буудаа дээр. За тайгаа. За гар дараагийнх нь ор гэл. Ингээд байж ах тий. Ямар муухай удаа хөдөлгөөнтэй би чи. Хамгийн хурднаараа хөдлөлөө би сая. Хажуугаар нь ямар муухай чанга чарлалын. Чи ажил хийж байгаагаа гайхуулаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Ер нь манай энэ гэр бүл нэг л тийм утгагүй болоод байна. Яаж? Ямар ч зохион байгуулалтгүй одоо хин нь удирдаад байгаа юм, хин нь шийдвэр гаргаад байгаа юм, хин нь гүйцэтгэгч, хин нь толгойлогч, хин нь удирдагч, хин нь манлайлагч юу ч мэддэхгүй байна. Тэгэхээр ер нь одоо хоёлаа ярьж байгаа талуун дээр хоёлаа ингэдэх үү? Энэ гэрийнхаа удирдагчаа сонгочих идэх үү? Өө тгий. Тэгээ тэрнийхээ үгэнд нь ороо явъя идэх үү? Тгий. За тэгээ ер нь ингээ. Би ерөнхийдөө амьдралаа чамааг ингээд базаад ингээ явах уу? Амар юм болох шүү дээ. Чамааг базаад явах уу гин. Ер нь яг л энэ гэр доторх базагчин чи одоо базагдагч нь би болчдгийг. Аль овсгоотой сэргэлийн эрдэм мэдлэгтэй намтай нь баз идэх үү? Чи заавал чаддаг юмараа базагчаа тодорхойлоод тахтай ядгийг. Би ч чаддаг юмараа базагчаа тодорхойлж болно шүү дээ. Ёно. Миний ханд чаддаг юм юу байдаг вүлээ? Байна одоо байна. Би мэддэггүй. Чи бид хоёрыг хэн их юм идэхгүй гэвэл би л базагч болно шүү дээ. Идэх юм чи хүн болгон иддэн шүү дээ хөшөө заа юу. Гэхдээ өнөөдөртөө надад нэг туслаа. Чи хөөе. Аваа. Оо миний ах. Ээж хайцсан. Ээж нь энд байж л байна. Өнөөдөр золохгүй маргааш золгоно гэж юм яриад. Яаж байгаа юм болов? Мэдхгүй. Телевизийн мэдээ үзсэн юм бах уу. За бас ингэн хөшөө. Оо миний охин ороод ирсэн.
Яа, миний охин ямар гоё юм бэ? Ямар сайхан охин төрүүлсэн юм бэ? Би ерөөсөө өнөөдөр шинэллээ. Тэгмээрдээ чи. Охин хараад дөрөгчлээ. Аав ээж та эрт нэг хэлэх юм байна. За. Өнөөдөр охин найз залуугаа танилцуулсан шүү за. Хүү, хүргэнтэй болох нь. Дагуулаад ир. Та бид тасчаад ирээ. Тэг. Хүргэнтэй боллоо шүү дээ. Энэ охины ч хувьд арай эрт байгаа юм шүү. За чи болоод өгч. Чи надтай хэдэн настайдаа суулаад ачи. 16 тайдаа. Тэгээд миний хань зүгээр л 16 тайдаа гэд хэлж болдгоо юм уу? Заавал нэг жоохон охин шиг 16 тайдаа. Ийм гоё залуухан ахиж эргэж олдохгүй сайхан насыг ингэж хэлэхгүй бол өөр ямар насыг хэлэх юм бэ хөгшөө? 16 тайдаа. За тэгвэл хоёулаа хит хүртлээ амьдрах юм. Хоёулаа ер нь бол нэг 90 хүртлээ амьдрал тэгээд хоёулаа нэг зэрэг өнгөрөөл өгвөл тэгээд болж штэ. Заавал нэг эртээ имгэн шиг болж хэлэх юм аа нэрэ. Хүй ер нь хараа хэлж байгаа үгээ гоё ингээд үйлдэлжүүлээд байх юм бол гоё залуухан харагддаг байхгүй юу? За юу 16 тайм шиг харагддаг байхгүй юу? За. За хөө нэр хөгшөө ингийн. Хоёулаа ерөөсө хүргэнээ орж ирэхэд насаа жоохон нэмчихв. Яаж вэ? Хоёулаа насаа 55 таа гэдээ авчих. Аа? Тэгэл 55 таа хүн шиг би орж ирэхээр миний хүү ороод ирлээ. Бэ ямар сайхан залуу вэ? За миний хүү дэшээс. Хөө надаа. Заавал тэгж яах гэдэг юм бэ? Зүгээр байгаагаар л баяа л да. Тэгэл нэг нас нэмжийн, овор нэмжийн тэгэл хүргэнээ ороод ирэхэд өөдөөс нь миний хүргэн ороод ирсэн үү? Муухай. 70 настай хүн шиг яваад штэ чи. 55 гэдэг ах чинь. Ой, ирж штэ. Ороод ирлээ. Энэ ямар өөр юмсэг хөвөө гадуур хуцаа тайлаа өлгчихлээ штэ. Тэглээ. Сонгож татсан юм шиг өндөр залуу байна. Тийм бай. Сайн байцгаана уу? Сайн байна. Энэ нөгөө нэг худагны арын гудамжны наанаасаа хоёр дахь хашаа мөн үү? Тийм. Мөн. Би танаа охины чинь найз залуу. Мэдсэн. Сая энэ чи яриа зогсчихсан. За. Юу яасангүй юу? Гадаа таарсангүй юу? Тосногээд гарсан өөрөө чи. Гэхдээ би зориуд нөгөө нэг хойгоор нь тойроод нуугтаад ороод ирсэн юм аа. Бас. За, ямар ч байсан эхлээд хадам автагаа золгоё. За. За миний хань залгаар. Амархан сайн байна уу та? Миндээ ямар байна уу? Миндээ сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхан. Нөгөө мөнгөө мартчих. Энэ $100 байгаа. Хүүх, дахиад нэг үнсчнэ гэж. Энэ хараа. Ямар гоё. $100 гэж чи одоо Монгол мөнгөнд шилжүүлэх юм бол бараг 140 мянга. Дараа нь тооцоо хийгээч чи. Үш, миний хшөө юу ягдах? Монгол банкны хан шиг үзэх. Чи дараа нь. За, Өнтөө сайхан үйлчж, одоо сайхан хаварчж байна уу та? сайхан үйлчж байна. Миний хөө сайхан шинжилж явна уу? Сайхан. За. Ой, яна. Мөнгө өгнө гэж одоо хараа зогссон. Ямар мангар хөөхөн бэ? Бага. Тийм байлгүй тийм. Гайхлаа шүү дээ. Би нөгөө бэлгээ өгчөөд мөнгөө мартаад байх юм. Энэ $100 байгаа. Баярлалаа. 280 мянга. Чи дараа нь. За суу. Зүгээрээ би ер нь гараад дагуулад ороод ирдэм болоо да. Вэ. Намайг хүлээгээд байгаа баха. Үгүй хэрэггүй. Цаад чи одоохоо ороод ир сууж вэ. Яна. Яасан бэ? Энэ нөгөө торон дотор байсан хайрцаг нь хоосон биш. Хоосоо. Тий. Гү наач уулна би өөрөө. Яста гоё юм байна. Манай хүн бүр хөөрчжээ. Баярлалаа. Би бүр та хоёрын хэмжээг чинь бүр заалгуулж хагаад за иймэрхүү би хатаа улсууд байгаа юм шүү гэж бүр хэлж хагаад захиалж хэлгүүлсэн байхгүй юу? За. Яна. Яасан бэ? Энэ бүр Багдад орохгүй. Багдадаа. Тий. Гү би уул нь яг юм тань. Та яг даар чинь хуурсан. Би бүр сайн эсгүүрчин дээр очиод сайн оюутнаар оюулсан юм аа. Таны харин яадаг бол гэж жаахан санаа зовоол байна. Үгээрээ таарах бах санаа зовол. Би ер нь гараад дагуулад ороод ирье. Гадаа даарч байгаа баха намайг. Хэрэггүй. Сууж одоохоо ороод ир тийм ээ? Тий. Би яг одоо ороод ирэн. Сууч. Сууж. Оо. Тэр. Аавтай залгаараа. За, хажууд нь сууч. Ангийнхаа хөлтэй юм уу? Түлгэн хон төөс үлдээ хурган хон хуруу хөөхтэй өвлөө өнтөө тарган давбоо хавартаа хавтаа тарган орвоо ачлалт аав минь ээ Түлгэн төөс үлдээ хурган
руу зузаас үлдээ. Хөөе. Чи бит хоёрыг золгож явахыг юу н харсан уу? Авгаа нөхөр хоёр золгож болохгүй ш. Тий. Танаа аав чи биш юм уу? Юу вэ? Гой. Танаа охин чинь Тий, одоо чиний ихнэр шүү дээ. гүй биш ээ. Би андуураад ороод ирсэн мээр. Уучлаарай. Айл андуураад ороод ирчих. Гү яах ярахгүй бол наанасаа хоёр дахь хашаа цэнхэр үлзий хийдэ хаалга байгаа гэсэн баггүй юу? Мөн. За би ямар ч үсэн гарч байгаа жоохон ийшгнээ яваад үзье. За тэг миний урдын одоо тэгвэл хадмууд чинь гараа шиндээ яваад. Харин тийм ээ хадмууд маань хүлээж байгаа. Бушуу яв. Гэхдээ би нэг $100 бэлэг авъя. Хадмуудтай золгох өөр бэлэг байхгүй шүү дээ надаа. За Тэрний чи өгмөргүй байна. юу гэсэн үг юм? Гүй яах вэ? Бид хоёр чи өнөөдөр хамгийн анхны авсан бэлгээ буцааж өгмөөргүй байна. Тийш. За зүгээр бай та нар хөөе. Ха? Цагаан сарын шинэ нэг ингээ бариад золгосон бэлгээ буцаагаад авах юм бол гардсны үүд нэгдэг гэж тэгдэг юм байл шүү дээ. Чи одоо юу вэ? Минчи суулаан царайтай юм чи яах нь вэ? За хөөе. Бэлэг аваад ирээ. Би бүр орж ирээд гайхаад исэн байхгүй юу? Гэхдээ яасан залуухан улсууд үлээ энэ ч одоо дааж манай найз охин надтай танилцуулаа энэ төр гэж боддгоо байсан юм а энэ төр гэж бүр янз бүрийн бодоод байсан байхгүй юу? За залуухан улсууд вэ гэж өөрөө хэдтэй. би бартай. Оо. Битээрээс ах юм байна. Тий. Тийм баха хөөе. За бацаанууд яваад бэлэг аваад ирдэ хөөе. Наа чи гүн хэлж штэ гарцын үд нэгддэг гэтэргээ. За зүгээр бай. Тийм юм байдгүй маа. Орж ирээд удаагүй байна гэж бодоод өгчлөлтөө энэ чинь. За тэгвэл ингээ бэлгэний чи орд бэлэг өгч бал мал ойноос торон дөркөө зөндөө байгаа. Тэ? Юу вэ? Би одоо айлд анхудаа шинэлж орж ийн. Бүр хадвин да. Тэ яах нэг балт ирэхгүй орсон. Сайхан шинэлж гэнэ үү? Энд ямар галзуурсан биш үү? Би та нарын бодож байгаа шиг тийм баян дархан хүн биш үү? Анхудаа би айлгэр болоод админдээ орж үтчихээ би. Хадмуудтай нэг өнгөтэй өөдөө харагдахад би найз нөхдөйгөө малгай толгойг гүйж аваад явж байгаа штэ би. Тэр $100 ч өөр штэ. Цагаан сарын дараа би найзуудтай буцаагаад өгнө штэ тэр чинь өөр штэ. Заавал сар шиний өдөр хөгсөн настай хүний нүднүүдээс гоожулж байгаа хэрэг байсан юм уу та нар юм одоо? Анхудаа би үргэн болж айлд орж үтж байгаа штэ. За өрөвчлөө өгье. Та тэгээ анханасаа тэр айл майлаа зүв олохгүй яасан. Би яаж мэдвүтэй яваад хоёр дахь ажаа гэрнэд ороод ирсэн юм би. Агихгүй яах юм чи? Огны наваас уугж байгаа юм чи ямар ч юм байсан аваад хийжтэй би. Чи тэгээ ер нь эртгэн хүнтэй суучихгүй. Тэгэл өдийг хүчээ хүн зааваад хуураад андуураа явах юм. Тийш. Би ер нь ямар газар ороод ирсэн юм бэ? Зөвлөгөө өгдөг газар юм уу? Ааш юм бэ ч одоо. Тэгж болохгүй, ингэж болохгүй гэж би ер нь хизээ хитэн нас хүрээд хинтэйгээ гэрлэнэ үү? Хинтэйгээ гэрлэхгүй байна уу? Та нарт ер нь падлич байхгүй шүү дээ. $100 нь яасан байх вэ? Ха? $100 нь яасан бэ? Үрцээ. За худлаа. Та нар ер нь яах гээд байна? Хүн жоохон уяраад нус нулимсаа үзүүлсэн чинь тэгэл нэг их одроод байна уу юу аа? Чи одоо нэг том бичлээ болохоор хүн чамаас айн гэж бодоод байгаа юм биш үстэй чи. Үгүй. Тэгээ чи $100-ыг аваад ирэхлээр би хадмуудтай өгөх гэж зориулсан. Ой танд энэ бэлгээ чи өгж байгаа нэг юм шүү дээ. Их юм аа. Тий. Чи дээрэмч нү хөө. Ой. Та болооч. Дээрэмч нү хөө. Аха та яа их юм болчихё хөө. Би тэр чи арай гэж найз нөхцөөсөө зээлж авсан хөө. Тэр $100 аваад ирэхлээр чи. Чи гигэн цагаан өдөр хөө. Сүртэй энэ ганц. За. Сүртэй ингэж хөө. Хинэн сүртэй вэ? Би анхудаа би хүнд өгсөн зориулсан бэлгээд би барьмаар байна. Чи анхнаасаа өгчөөд хүн Та нар харин ямар сонин улсууд вэ? мөнгөтэй боллоо гэж бодож байгаа чинь буцаагаад авах гэдэг юм. Тий. Гэхдээ бодох нэг хэрэг бодит байдал шал өөр өдөн шүү дээ. Нөө мотор зорж ирсэн модны тайрц чи хоёр хүүхэлдэй чи яах нь вэ аа? Нөө торгоны өдөс зүүж өмсгөө тэгээд гадаадын жуустад гялгар утанд хийгээд өгдөг бэлэг шиг нэг аа. Нэг бэлэг дурсалтын сувнир шиг хоёр юм чи одоо яах нь вэ чи? Аха. Миний хадгийг өгчихдөх үү? За байж. Энэ нэг хоёр гурайхалсан юм чин тэр $100 өгөхгүй ядаж хадагч нь байж яг мэдв. За. Ямар хүүгийн хоёр вэ та хоёр ч вэ? Би өөрөө ороод $100 авлаа шүү аа. Дараад нь битгий гэрээс юм алга болчлоо энэ төр гээд байгаараа. За. Ямар хүүгийн юм үзээгүй царайтай хоёр вэ аа? Гэхдээ ийм хоёр хүнийг би ёстой амьдралдаа харсангүй. Бүр ёстой жинхнээсээ гялгар утанд хийгээд гадаадынханд барьчихмаар хоёр үгүй юу та хоёр ч удаа. Чамайг олоод авах чи харъя за. Яасан? Би даалт хийцэн байгаа зүйл.
Оо яана. Нөгөө шинэ хүргэнэ мартсан шүү. За яг хөө мэдээ дараа бол эхлээд энэ асуудлаа их шийдэх юм дүү. За. Тий. Ээж аава. Оо яа. Охин нь өвөө эмээртэй залгачаад ирлээ. Оо за жилийн жилдэл төрүүлж очиж залгах шүү. Энэ ясын дүүгийн найз нь юм уу? Дараа болно гэсэн. Дараа болно гэсэн. За яасан хүн эдээ ихэрч гинөө. Өө нэг хүн ирсэн. За Тэгсэн чи аав хоёрыг бүр зэрэгцүүл загсчоод базаад байна. юун хүн бэ? Хэмэдгүй нэ айл андуурж орж ирсэн баха. За. Тэгснээр орж ирээд ээж бид хоёр чинь нэг баахан бэлэг хатаг өгч ирсэн бол буцаага нөгөөдгөө авъя гэд. Бид хоёрыг чи хоёр бэлэг дурсгалын сүвнээр итэргээд. Тий. Гэлхар уултанд хийж гадаадынханд өгнө гэв. Чи дугаа чи. За. Чи дугай заа юу чи. За. Тэгээд яасан гинэ? Тэгээ яах вэ? Аав чинь тэр сүмнэр нөө нэг юм модор зараад хийчих бүр юм жижигхэн яага гадуур дэлгүүртэй тэрнээ адилхан Чи бид хоёрыг хоёулыг гээд хэлсэн шүү дээ. За тийм ээ. Аав ич нэг юм. Яана. Мо аав ээж хоёрын минь айлгцсан байж тээ. Сар шин олж явах чи ямар бэлэг дэмэрлгүй амтан бэ те? Харин тийм. За энэ явах аав ээж. Өнөөдөр охин нь та хоёртоо нөхөр болох хүнээ танилцуулнаа. Үу ээ. Одоо ирж яваа задхан гээд бүр сүйт. Гадаа ирчих шиг ба таадах. Би нарийн эрт хүнтэй суух гэдэг юм. За чи хиттэй. 16 таа. Тэгээд За. Өхөө! За нөгөө чи гараад ирсэн. Ямар хөгийн хоёр вэ? Хүүх! Гүхөө! Яасан өвчтэй хоёр вэ? яасан? Гү арай гэж ухаж 100 доллар оллоо хөөе. 100 хаа байна? 100 доллар хаа байна? Хаа байна хөөе? Хөөе, ичихгүй юу чи аа? Гутлынхаа уловчонд ор дэвсээд нууцсан байж тээ хөөе. Ичээч хөөе. Гутлынхаа уловчонд ор бүр дэвсээд идсэн байж тээ. Ямар байлаар энэ 100 доллар нь хаа байна? Энэ вэ штэ. 100 алга байна хөөе. 100 доллар апмаар байна хөөе. Апмаар байна хөөе. 100-ыг яасан бэ хөөе. 100-ыг хүй хайраа. Тавга. Миний хайр яасан машин хараад ороод ирсэн үү чи? Энд юугаа хийгээд байгаа юм бэ? Юугаа гэж. Чи өөрөө наанаасаа хоёр хашаага өгдөө. Шууд машина гадаан тавиад ороод ирсэн. Гэхдээ хоёр хөгийн гурайхалсан гар дээр ороод иржээ. Ямар өрөвдөр хоёр вэ? Хөөе, харуу. Миний найз охин маань ирчээд байна хөөе. Хатмууд маань намайг хүлээгээд байгаа хөөе. Тавга. Хатам ижидээ очмоор байна. Тавга. Очмоор байна хөөе. Үе тавга. Хатам эцэгтэйгээ золгомоор байна. Хатам аав ээжтэй очмоор байна. Хөөе. Ямар хөгийн хоёр гар дээр ороод ирвэ би хөөе. Шууд орж ирэл 100 доллар байсан чи бүр чичрээд 140 мянга тооцлоо шүү дээ. Одоо яанаа гэж бүр салгалаад. Нөгөөх нь 100 доллараас 280 мянга тооцсон. Монгол банкны айн шийдвэл одоо яадаг вэ? Базар байна одоо. Юу гнөөгө бүр чичрээ бүр байцал. Ямар хөгийн. Хүний үг сонсоод Хоёр 100 доллар авчиж гарна шүү. Ийм улсуудтай Манай аав ээж хоёр штэ. доллараа тавьчихъя. Очоод залгалтаа. Яаж тэ? Одоо энэ жилдээ царайг нь харах эцгүй юм болсоо. Очоод залгоо. Чи хамт орж ирэхгүй яасан юм бэ? Очоо. Яаж тэ? Яха бодооч би тэрийг бидний дээлгэж амар шогой танаас. Төрөнөөс хойш ийм байдалд байлгсан шүү. Яаж өгчнөө? Очоо. Хатам ижидээ залгамаар байна гэж садиороод. Хатам аатайгаа очимаар байна. Ээжээ. Ээжээ хэлэлгүй.
5 сар болсон хүний нүднээс үгүй Чи дуудаа. 5 сар болсон хайчээ хүчээ ханян даа дэрээ юусо хүсэж гिचлээ дөрөө хайранда Энэ ямар шоу ч үгүй. Чи орж ирчих чи мотор хийсэн сүмнэр гугэлтэйгээд Бодгоор л гомдоод ах юм уу? хатам аваастай зориулсан бэлгэм дундаас нь хүн авчаад өгөхгүй байна гэж айхтаад тэгсэн шүү дээ. Тайник арсан бүр сэтгэл хөдлөлөө. Чи дугаач. За. Ямар шоу чи. Юу өнгөрөө? Хоёр модон гүгэлтэй энтергээд нүүрлөө мангастаж бариад 100 доллараар нүүрлөө зодож модоод Энэ бүгдийг чинь та хоёр дөнгөж зориулж авчихсан шүү дээ. Дундаас нь хүн авчлаа гэж айхтаад тэгсэн шүү дээ. За авч. энэ дотор чи тэгээд 100 доллар нь яг байгаа мó? Бага. Байна. Харин хатам ээжийн 100 доллар алдчихгүй. Тэнд байгаа. Тэгвэл эндээ байж. За. Байрандаа байж. За одоо таашраа. Ха. Миний хатгийг өчөөч. Авсан юм уу? Энийг солиотой юм чи орж ирэнгүүтэл эцэг мэцэг гэж балаараа зүгээр. Хайшаа юм ч дээ. Хатам аав эстэйгээ золгочод таньдгүй юм уу чи хайшаа. Бац үргэн дээрээ орж ирчээд адилхан бац үргэн штэ. Солиороо төлгөөн төсөлдөө хургаан хурас үлдээ юу балаа. Тэгсэн юм уу? Тэгсэн штэ энэ чинь. Балаа юм шиг зүгээр. За ингээд та хоёр минь бэлэг сэлтгүй хоосон ч гэсэн харин ч нэг томатоны хүргэнтэй боллоо. За чи бити үгээр идээд агараагүй. Надад ямар хүний нүүрлүү зодох хүнээс зээлсэн 100 доллар байх ч биш. Энд ямар илүү хөхтэй шаар вэ? За ингээд ачлал таав элбэрэлт ижи минь ээ. Амар шоу чи. За ээж аав хоёрыг одоос хоймортоо суулгая. Аав ээж хоёр минь одоо байранда. Одоо бүгдээрээ байранда. Юу яа? Та суусан дээр баха. Би одоо өөрөөсөө ах хүний хажууд суучаад юм яриад ах чи эвгүй шүү. Аава. Би суучих үе чи. Чи дугай. За. Чамтай бол өөрөөр ярина шүү. За. Тийм ээ ахаа. Нөгөө нэг ийм үг байдаг штэ яга. Хизээч салгааргүй сайн найз нөхөд болох улсууд хоорондоо нэг хэрэлдэж муудалцаж уулздгаа гэж. Тийм штэ. Бид нэг учиртай л улсууд шиг байна да. Би салах юм байл та тэгвэл. Магадгүй. Мэдсэн бол тэгвэл ингэждэг байж л те. Хотлаа элбэрэлт ижи минь ээ. Амар. Аава. Одоо та хүүхдүүд бидэнтэй нэг үгээ хайрлаа. Тийм штэ. Миний хань хоймортойгоор. За ингээд ирж байгаа бар жилдэн илгээрэн инх хамглан хөрдөөрөө төвшин амглан миний Монголын ард түмний юу сансан юусэн хүнсэн сэтгэлчлэн бүдэг болтугай. Хоёр минь дээшээ суу. Ёо. Одоо нэг нүүр хагарч санаа амарлаа. Хойлоо ингэдэх үү. Энэ гэрийнхаа удирдагчаа сонгочих идэх үү. Ой тгий. Тэгээ тэрнийхээ үгэнд нь ороо явъя идэх үү. Тгий. За тэгээ ер нь ингээ. Аа. Би ерөнхийдөө амьдралаа чамааг ингээд базаад ингээ явах уу? Амар юм болох шүү дээ. Чамааг базаад явах уу гин. Ер нь яг л энэ гэр доторх базагчин чи одоо базагдагч нь би болчихдгийг. Аа?
Аль овсгоотой сэргэлэн эрдэм мэдлэгтэй номтой нь баз идэх үү? Гү чи заавал чаддаг юмараа базгачаа тодорхойлоод тахтай ядгийг. Би ч гэсэн чаддаг юмараа базгачаа тодорхойлж болно шүү дээ. Яна. Миний ханд чаддаг юм юу байдаг вүлээ? Байна надаа байна. Би мэддэггүй. Чи бид хоёрыг хэн их юм идэхгүй гэвэл би л базгаж болно шүү дээ. Идэх юм чи хүн болгоо иддэн шүү дээ хөшөө заа юу. Гэ өнөөдөртөө надад нэг туслаа. Чи хөө яа. Аваа. Оо миний охин. Ээж хайцсан. Ээж нь энд байж л байна. Өнөөдөр золохгүй маргааш золгоно гэж юм яриад. Яаж байгаа юм болов? Мэдхгүй. Телевизийн мэдээ үзсэн юм бах уу. За бас ингэн хөшөө. Оо миний охин ороод ирсэн. Яа, миний охин ямар гоё юм бэ? Ямар сайхан охин төрүүлсэн юм бэ? Би ерөөсөө өнөөдөр шинэллээ. Тэгмээр дээ чи. Охин хараад дөргичлаа. Аав ээж та эрт нэг хэлэх юм байна. За. Өнөөдөр охин найз залуугаа танилцуулсан шүү за. Хүү, хүргэнтэй болох нь. Дагуулаад ир. Та бид тасчаад ирээ. Тэг. Хүргэнтэй боллоо шүү дээ. Энэ охины ч хувьд арай эрт байгаа юм биш үү? За чи болоод өгч. Чи надтай хэдэн настайдаа суулаад ач. 16 тайдаа. Тэгээд миний хань зүгээр л 16 тайдаа гэж хэлж болдгоо юм. Заавал нэг жоохон охин шиг 16 тайдаа. Ийм гоё залуухан ахиж эргэж олдохгүй сайхан насыг ингэж хэлэхгүй бол өөр ямар насыг хэлэх юм бэ хөгшөө? 16 тайдаа. За тэгвэл хоёулаа хийж хүртлээ амьдрах юм. Хоёулаа ер нь бол нэг 90 хүртлээ амьдрал тэгээд хоёулаа нэг зэрэг өнгөрөөл өгөөл тэгээд болж штэ. Заавал нэг эртээ имгэн шиг болж хэлэх юм аа нэрэ. Хүй ер нь хараа хийж байгаа хэлж байгаа үгээ гоё ингээд үйлдэлжүүлээд байх юм бол гоё залуухан харагддаг байхгүй юу? За юу 16 тайм шиг харагддаг байхгүй юу? За. Хөө нэр хөгшөө ингийн. Хоёлаа ерөөсө хүргэнэ орж ирэхэд насаа жоохон нэмчихв. Яаж вэ? Хоёлаа насаа 55 таа гэдээ авчихъя. Аа? Тэгэл 55 таа хүн шиг би орж ирэхээр оо миний хүү ороод ирлээ бэ. Ямар сайхан залуу вэ? За миний хүү дэшээс бөө. Хөө надаа. Заавал тэгж яах гэдэг юм бэ? Зүгээр байгаагаар л баял да. Тэгэл нэг нас нэмжийн, овор нэмжийн тэгэл хүргэнэ ороод ирэхэд өөдөөс нь миний хүргэн ороод ирсэн үү? Юухаа? 70 настай хүн шиг яваад штэ чи. 55 гэдэг ах чинь. Ой, ирж штэ. Ороод ирлээ. Энэ ямар өөр юмсэг хөвөө гадуур хуцаа тайлаа өлгчлээ штэ. Тэглээ. Сонгож татсан юм шиг өндөр залуу байна. Тийм бай. Сайн байцгаана уу? Сайн байна. Энэ нэг худагны арын гудамжны наанаасаа хоёрд хашаа мөн үү? Тийм. Мөн. Би танаа охины чинь найз залуу. Мэдсэн. Сая энэ чи яриа зогсчихсан. Юу яасангүй юу? Гадаа таарсангүй юу? Тосногээд гарсан өөрөө чи. Гэхдээ би зориуд нэг хойгоор нь тойроод нуугтаад ороод ирсэн юм аа. Бас. За ямар ч байсан эхлээд хатам автагаа золгоё. За миний хань залгаар. Амархан сайн байна уу та? Миндээ ямар байна уу? Миндээ сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхаа. Нөгөө мөнгөө мартчих. Энэ $100 байгаа. Хүүх дахиад нэг үсчнэ гэж. Энэ хараа. Ямар гоё. $100 гэж чи одоо Монгол мөнгөнд шилжүүлэх юм бол бараг 140 мянга. Дараа нь тооцоо хийгээч чи. Үш, миний хөшөө юу яагаад? Монгол банкны хан шиг үзэх. Чи бид хоёрыг хоёулыг хэлсэн шүү дээ. За тийм ээ. Аав ич нэг нь. Яана. Мо аав ээж хоёрын минь айлгцсан байж тээ. Сар шин олж явах чи ямар бэлэг дэмэрлэхүү амтан бэ те? Харин тийм. За энэ явах аав ээж. Өнөөдөр охин нь та хоёртоо нөхөр удах хүнээ танилцуулнаа. Хүүе. Одоо ирж яваа зодхон гээд бүрсүүд. Гадаа ирчих шиг байна одоох. Би нарийн эрт хүнтэй суух гэдэг юм. Чи хиттэй. 16 тайдаа. Тэгээд. За. Өөй! За нөгөө чи гараад ирсэн. Ямар хүүгийн хоёр вэ? Хөө! Гү яасан өвчтэй хоёр вэ? Яасан? Гү арай гэж ухаж $100 оллоо хөөе. 100 хаа байна? $100 хаа байна? Хаа байна хөө? Хөөе, ичихгүй юу чи аа? Гутлынхаа уловчонд ор дэвсээд нууцсан байж тээ хөөе. Ичээч хөөе. Гутлынхаа уловчонд ор бүр дэвсээд идсэн байж тээ. Ямар байлаар энэ $100 нь хаа байна? Энэ байна шүү дээ. 100 алга байна хөөе. $100 апмаар байна хөөе. Апмаар байна хөөе. 100-ыг яасан бэ хөөе. 100-ыг хүй хайраа.
Шавга. Миний хайр. Яасан машин хараад ороод ирсэн үү чи? Энд юугаа хийгээд байгаа юм бэ? Юугаа гэж. Чи өөрөө наанасаа хоёр хашаага өдөө. Шууд машинаа гадаан тавиад ороод ирсэн. Гэхдээ хоёр хөгийн гурайхалсан гар дээр ороод иржээ. Ямар үрдмөр хоёр вэ? Хөөе, харуу. Миний найз охин маань ирчээд байна хөөе. Хатмууд маань намайг хүлээгээд байгаа хөөе. Шавга. Хатам ижидээ очмоор байна. Шавга. Очмоор байна. Очмоор байна хөөе. Үе тавга. Хатам эцэгтэйгээ золгомоор байна. Золгомоор байна. Хатам аав ээжтэй очмоор байна. Очмоор байна. Хөөе. Ямар хөгийн хоёр гар дээр ороод ирвэ би хөөе. Шууд орж ирэл $100 байсан чи бүр чичээд $140,000 олцлоо шүү дээ. Одоо яалаа яа бүр салгалаад. Нөгөөхт $100 байсан $280,000 олцсон. Монгол банкны айн шийдүүлээ одоо яадаг вэ? Базар байна одоо. Юу гнөөгө бүр чичээ бүр байцал. Ямар хөгийн. Хүний үг сонсоод $200 авчиж гарна шүү. Ийм улсуудтай манай аав ээж хоёр штэ. $100 тавьчихъя. Очоод залгалтаа. Яаж тэ? Одоо энэ жилдээ царайг нь харах эцгүй юм болсон. Очоод залгоо. Чи хамт орж ирэхгүй яасан юм бэ? Очоод. Яаж тэ? Яха бодож би тэрийг бидний дээлгэж амар шогой танаас. Төрөнөөс хойш ийм байдалд байлгсан шүү. Яаж очсноо? Очоод. Хатам ижидээ залгамаар байна гэж сатиороод. Хатам аатайгаа очмаар байна. Ээжээ. Заахөө. Ээл ямар байна? Ёстой гоё харагдаж байна. За. Хоёулаа энэ цагаас дараа Монгол дээлтэйгээ шинэлэх нь шүү дээ. Тэгэндээ. За би нэг телевизийн мэдээ сонсоодох заа юу. За. Энэ мөрөө яаж гарах нь зүв байна нэг юм үзet. За аанасаа идчихвдээ хөөе. Юуг нь иддэг эндээс? Ял харсан болгоно идчихийдэг юм гэж юу байдгийг? Сүүлийн идэх гээд байна шүү дээ. Очиж нэг ууцныхаа сүүлийг идээс сууж явахдаа тулаагүй байна хөө. Үгүй амба. Миний өгш энэ их сони юм болж байгаа юм байна. Юу? Сайн мэдээ сонссон чинь манай монголчууд энэ цагаас араар 2 хуваагдаж шинэлж байгаа гинэ. За. Зарим нь өнөөдөр шинэлээд, зарим нь маргааш шинэлнэ гэж байна. Тэгэхээр ерөөсөө би маргааш шинэлээд чи өнөөдөр шинэлчих заа юу. Би шинэлхээ боллоо. Хөөе. Чи юу ярьж байна хөөш? Гаднаас хүмүүс ороод ирэхээр тэгээ би чамайг юу гэх юм? Намайг шинэлэхгүй байгаа л гэж хэлэхгүй юу. Тэр чинь юу н хэцүү байдээ. Тэгээ гайхаад байвал би гарч ирээд бүр хүч нэмээд өгчгээ. Их чинь шинэлэхгүй байгаа уучлаарай гэж хэлчихэ тэхүү. Чиний дураар тийм юм гэж юу ахав гэж. Гэхдээ тэхгүй бол цаадуул чи яаж ин дээдчүүлэнч тэр, доодчүүлэнч тэр хизээ шинэлгээ мэдэхгүй цагаан сарын шинийн нэгний өглөө 2 хуваагдаа суудсан телевизээр үгүй маргааш үгүй өнөөдргээ сууж маргалдаа сууж штэ. Тэгээ юу н ингээл та. Чи өнөөдөр шинэлэл би маргааш шинэлчих юм бол аль нэг өдөр нь сайн өдөр байж тараад хоёулаа энэ жилдээ сайхан амьдрын штэ. За тэгвэл ингээ заяа. За. Чи маргааштай шинэлдгээрээ шинэл. За тэгье. Би өнөөдөртөө шинэлье. Тэгье. Гэхдээ чи өнөөдөр надад сайхан үйлчлээд өгч. Тэгэхээр чин би шинэлсэн болох гээд байгаа юм шүү. Юу гэсэн үг орж ирсэн хүмүүс бууз маш жигэн жигөл бэлэг адгийн нөгөө цай хийж өгөө тэгээд байж л та. Гүйгүй. Бас зөвлөгөө өгье би чамд бахан зөвлөгөө заяа. За ингэн. За голцсон хүмүүс залуучууд орж ирээл чамтай 1000 төгрөг бариад золгодог штэ. За 1000 төгрөг барь золгосон хүмүүст нь яах вэ? Үнийн дүнгийнх нь 50% нь таарсан бэлэг өг заа юу. Өөй. За өөрөөр хэлбэл одоо 500 төгрөгийн баал үзэг харандаа өг. За гурвангийн нийлүүлээ өгчих. Тэгэхээр 1500 төгрөг болчихно штэ.
За тэгэнгүүтээ 5,000 төгрөг өгсөн хүнтэй яаж бэлэг өгөх үү? За яах вэ гэхээр 2,500 төгрөгийн улаан торон телефонууд аваад бэлдээ тавьсан байгаа. Тэрнийг өгөөд за юу? Тэгээ ирчүүлд нь юу гэх юм? Адилхан улаан телефон өгөхгүй юу? Одоо тэгэл эрэгтэй хүнд нэг улаан торон телефон маа бэлэг гээд байж ах уу? За хизээ байтлаа манай монголчууд нэгнийхээ цагаасаараа өгсөн бэлгийг өмсөөл, идлээл, хэрэглээл, зүүгээл явдаг байлаа. Зүгээр ингээл бие биендээ өгсөөр агаал дамжуулсаар агаал эргэл хүрээд ирдэг үсттэй. Нодны яасан би бэлгэн дээр судалгаа хийж үзсэн шүү дээ. 4 бэлгэн дээр би тэмдэг тавиад хүнд өгсөн. Яасан? Дөрүүлээ эргээд хүрээд ирсэн надад. Хитий завандаа тэгэл бэлгэн дээр тэмдэг тавиад сууж идэх юм чи. Битүүний орой тавьсан. Өө стан. Гэхдээ тэгэхгүй бол энэ чи хэцүү шүү дээ. За тэгээ бас ингэн миний хөшөө. Аа. Маш хурдан хөдлөн заяа. Ерөөсөө шуурхаа мэдв. За. Яах вэ гэхээр хүн орж ирлээ. Ерөөсөө үгс үггүй цай хийж өгөөл, сүтэ цагаа хийж өгөөл, цай уужих оронд баяшаа сэвж гаргаад баяшаа тавьж өгөөл, идээд дуусан гут намны альчир өгөөл. За гар баяртай дараагийн хүн ор. Би энэ хоймор суудсан. За. Тэгэл энэгээр битүүгөө суудсан багт би яаж за буудууч да. Буудаа дээр. За тайгаагаараа. За гар дараагийнх нь ор гэл. Ингээд байж ах үү би. Ямар муухай удаа хөдөлгөөнтэй би чи. Хамгийн хурднаараа хөдлөлөө би сая. Хажуугаар нь ямар муухай чанга чаралтай. Чи Ажил хийж байгаагаа гайхуулаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Ер нь манай энэ гэр бүл нэг л тийм утгагүй болоод байна. Яаж? Ямар ч зохион байгуулалтгүй одоо хин нь удирдаад байгаа юм, хин нь шийдвэр гаргаад байгаа юм, хин нь гүйцэтгэгч, хин нь толгойлогч, хин нь удирдагч, хин нь манлайлагч юу ч мэддэхгүй байна. Тэгэхээр ер нь одоо хоёлаа ярьж байгаа талуун дээр дараа нь. За, Өнтөө сайхан үйлчж одоо сайхан хаварчж гэнэ үү та? сайхан үйлчж байна. Миний хөө сайхан шинжилж явна уу? Сайхан. За. Ой, яна. Мөнгө өгнө гэж одоо хараад байгаа. Ямар мангар хөөхөн бэ? Бага. Оо, тийм байлгүй дээ. Гайхлаа шүү дээ. Би нөгөө бэлгээ өгчөөд мөнгөө мартаад ах юм. Энэ $100 байгаа. Баярлалаа. 280,000. Үчи дараа нь. За суу. Зүгээрээ би ер нь гараад дагуулад ороод ирд юм болоо да. Вэ. Намайг хүлээгээд байгаа баха. Гүй хэрэггүй. Цаад чи одоохоо ороод ир сууж вэ. Яна. Яасан бэ? Энэ нөгөө торон дотор байсан хайрцаг нь хоосон биш. Хоосоо. Тий. Гүй наа чуулна би өөрөө. Яста гоё юм байна. Манай хүн бүр хөөрчжээ. Баярлалаа. Би бүр та хоёрын хэмжээгээ чинь бүр заалгуулж хагаад за иймэрхүү би хатаа улсууд байгаа юм шүү гэж бүр хэлж хагаад захиалж хэлгүүлсэн байхгүй юу? За. Яна. Яасан бэ? Энэ бүр Багдад орохгүй. Багтаа да. Тий. Гүй би уул нь яг юм тань. Та яг даарч нь хөрсөн. Би бүр сайн эсгүүрчин дээр очиод сайн оюутнаар оюулсан юм аа. Таны харин яадаг бол гэж жаахан санаа зовоол байна. Үгээрээ таарах баг санаа зовол. Би ер нь гараад дагуулад ороод ирье. Гадаа даарч байгаа баха намайг. Хэрэггүй. Сууж одоохоо ороод ир тийм ээ? Тий. Нааша. Би яг одоо ороод ирсэн. Сууч. Сууж. Оо, Тэр. Аахта залхаараа үзсэн. За хажууд нь сууч. ангийнхаа хөвгтэй юм уу? Зээ түлгэн хон төөс үлдээ хурган хон хуруу өгтөө өвлөө өнтөө тарган давбоо хавартаа хавтаа тарган орвоо ачлалт аав минь ээ. Түлгэн төөс үлдээ хурган хуруу цаас үлдээ. Хөөе. Чи бит хоёрыг золгож явахыг юу н харсан уу? Авгаа нөхөр хоёр золгож болохгүй ш. Тий. Танаа аав чи биш юм уу? Юу вэ? Гүй танаа охин чинь Тий одоо чиний ихнэр шүү дээ. гүй биш ээ ой. Би андуураад ороод ирсэн мэн. Уучлаарай. Айл андуураад ороод ирчих. Гүй яах ярахгүй бол наанаасаа хоёр дахь хашаа цэнхэр үлзий хийдэ хаалга байгаа гэсэн баггүй юу? Тийм үү? За би ямар ч үсэн гарч байгаа жоохон ийшгнээ яваад үзье. За тийм миний урдын одоо тэгвэл хадмууд чинь гараа шиндээ яваад өгш. Харин тийм ээ хадмууд маань хүлээж байгаа. Бушуу яв. Гэхдээ би нэг $100 бэлгээ авъя. Хадмуудтай золгох өөр бэлэг байхгүй шүү дээ надаа. За тэрний чи өгмөргүй байна. Юу гэсэн үг юм? Өө яах вэ? Бит хоёр чи өнөөдөр хамгийн анхны авсан бэлгээ буцааж өгмөөргүй байна. Тийш. За зүгээрөө та нар хөөе. Ха? Цагаан сарын шинэ нэг ингээ бариад золгосон бэлгээ буцаагаад авах юм бол гардсны үд нэгдэг гэж тэгдэг юм байл шүү дээ. Чи одоо юу вэ? Минчис улаан царайтай юм чи яах нь вэ? За хөөе. Бэлэг аваад ирээ. Би бүр орж ирээд гайхаад исэн байхгүй юу?
Гэхдээ яасан залуухан улсууд үлээ энэ ч одоо дааж манай найз охин надтай танилцуулаа энэ төр гэж боддгоо байсан юм а энэ төр гэж бүр янз бүрийн бодоод байсан байхгүй юу? За залуухан улсууд вэ гэж өөрөө хэдтэй. би бартай. Оо битээрээс ах юм байна. Тийм баха хой. За бацаанууд яваад бэлэг аваад ирдэ хой. Наа чи гүн хэлж штэ гарцын үд нэгддэг гэтэргээ. За зүгээрээ тийм юм байдгүй маа. Орж ирээд удаагүй байх гэж бодоод өгчгөлдөө энэ чинь. За тэгвэл ингээ бэлгэний ч орд бэлэг өгч бал мал оймс торон дөркөө зөндөө байгаа. Тэ? Юу вэ? Би одоо айлд анхудаа шинэлж орж ийн бүр хадвин да. Тэ яг нэг балт ирэхгүй орсон. Сайхан шинэлж гэнэ үү? Энд ямар галзуурсан биз дээ. Би та нарын бодож байгаа шиг тийм баян дархан хүн биш шүү дээ. Анхудаа би айлгэр болоод админд орж үдчихээ би. Хадмуудтай нэг өнгөтэй өөдөө харагдахад би найз нөхдөйгөө малгаад болгохыг гүйж аваад явж байгаа шүү дээ би. Тэр $100 ч өөр шүү дээ. Цагаан сарын дараа би найзуудтай буцаагаад өгнө шүү дээ. Тэр чинь өөр шүү дээ. Заавал сар шиний өдөр хөгшин настай хүний нөлөөсөө гоожулж байгаа хэрэг байсан юм уу та нар юм одоо? Анхудаа би үргэн болж айлд орж үдчихэж байгаа шүү дээ. За өрөвчлөө өгье. Та тэгээ анханасаа тэр айл майлаа зүв олохгүй яасан. Би яаж мэдвүтэй яваад хоёр дахь ажаагаар нь ороод ирсэн юм бэ? Агихгүй яа юм чи. Огны наваас уугж байгаа юм чи ямар ч юм байсан аваад хийжтэй би. Чи тэгээ ер нь эртгэн хүнтэй суучихгүй. Тэгэл өдөө хүрчээ хүн зоогоод хуураад андуураа явах юм. Тийш. Би ер нь ямар газар ороод ирсэн юм бэ? Зөвлөгөө өгдөг газар юм уу? Ааш юм бэ ч одоо. Тэгж болохгүй, ингэж болохгүй гэл би ер нь хизээ хитэн нас хүрээд хинтэйгээ гэрлэн үү? Хинтэйгээ гэрлэхгүй байх уу? Та нарт ер нь падлиж байхгүй шүү дээ. $100 нь яасан байх вэ? А? $100 нь яасан бэ? Үрцээ. За худлаа. Та нар ер нь яах гээд байна? Хүн жоохон уяраад нус нулимсаа үзүүлсэн чинь тэгэл нэг их одроод байна уу юу аа? Чи одоо нэг том бичлээ болохоор хүн чамаас айн гэж бодоод байгаа юм биш л дээ чи. Үгүй тэгээ чи $100 нь аваад ирэхлээр би хадмуудтай өгөх гэж зориулсан. Ой танд энэ бэлгээ чи өгж байгаа нэг юм шүү дээ. Их юм аа. Тий. Чи дээрэмч нү хой. Та болооч. Дээрэмч нү хой. Аха та яа их юм болчихё хой. Би тэр чи арай гэж найз нөхдөсөө зээлж авсан хой. Тэр $100 аваад ирэхлээр чи. Чи гигэн цагаан өдөр хой. Сүртэй энэ ганц. За. Сүртэй ингэж хой. Хинэн сүртэй вэ? Би анхудаа би хүнд өгсөн зориулсан бэлгээд би барьмаар байна хой. Чи амтнаасаа өгчөөд хүн та нар харин ямар сонио улсууд вэ? мөнгөтэй боллоо гэж бодож байгаа чинь буцаагаад авах гэдэг юм. Тий. Гэхдээ бодох нэг хэрэг бодит байдал шал өөр өдөн шүү дээ. Мотор зорж ирсэн модны тайрц чи хоёр хүүхэлтэй чи яах нь вэ? Нөө торгоны өдөс зүүж өмсгөө тэгээд гадаадын жуулчдад гялгар утанд хийгээд өгдөг бэлэг шиг нэг нэг бэлэг дурсалтын сувнир шиг хоёр юм чи одоо яах нь вэ чи? Заха миний хадгийг өгчихдөх үү? За байж. Энийг хоёр гурайхалсан юм чин тэр $100 өгөхгүй ядч хадагч нь байж яг мэдв. За. Ямар хүүгийн хоёр вэ та хоёр ч вэ? Би өөрөө ороод $100 авлаа шүү аа. Дараад нь битгий гэрээс юм хам алга болчлоо энэ төр гээд байгаараа. За. Ямар хүүгийн юм үзээгүй царайтай хоёр вэ? Гэхдээ ийм хоёр хүнийг би ёстой амьдралдаа харсангүй. Бүр ёстой жинхнээсээ гялгар утанд хийгээд гадаадынханд барьчихмаар хоёр үгүй юу та хоёр ч удаа. Чамайг олоод авах чи харъя за. Яасан? Би даалт хийцэн байгаа зү. Оо яана. Нөгөө шинэ хүргэнэ мартсан биш үү? За яг хөө дараа бол эхлээд энэ асуудлаа их шийдэх юм дүү. За. Тий. Ээж яава. Оо яа. Охин нь өвөө эмээртэй залгачаад ирлээ. Оо за жилийн жилд төрүүлж очиж залгав. Минийс энэ дүүгийн найз нь юм уу? Дараа болно гэсэн. За яасан хүн амтын ихэрч гинөө. Өө нэг хүн ирсэн. За Тэгсэн чи аав чирэл бүр зэрэгцүүл загсчоод базаад байна. юун хүн бэ? Хэмэдгүй нэг айл андуурж орж ирсэн баха. Тэгснээр орж ирээд ээж бид хоёр чи нэг баахан бэлэг хадаг өгч ирсэн бол буцаага нөгөөдгөө авъя гэд. Бид хоёрын чи хоёр бэлэг дурсгалын сүвнэр итэргээд. Тий. Гялгар уултанд хийж гадаадынханд өгнө гэв. Чи дугаа байж. За. Чи дугаа заа юу чи. За. Тэгээд яасан гинэ? Тэгээ яах вэ? Аав чинь тэр сүмнэр нүг юм модор зороод хийсэн бүр юм жижигхэн яагаад гадуур дэлгүүр хэрэндээ